Улсын хурлаар 2015 оны төсвийг хилцэж байгаатай холбогдуулан төсвийн орлого бүрдүүлэлт, төсөв тасалдах болсон шалтгаан зэрэгт намын бүлгүүд болоод бие даагч гишүүд анхаарал хандуулж байна. 2017 оноос эхлээд Чингис бондын иргэн төлөлт эхлэх ёстой, хэрхэн төлөх талаар Монгол банк болон засгийн газар нэгдсэн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Энэ төлөвлөгөөг он дуусгаас өмнө улсын хурлд танилцуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа шудраг ёс эсрэлийн бүлгийнхэн хэллээ. Улсын хурал дахь бие даагч гишүүдийн хувьд мөн л засгийн газрыг огцруулах халаас илгээ зэрэгт анхаарлаа хандуулад харин төсвөө цаг хугацаанд багтаж батлахыг чухалчлахгүй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Бие даагчдын зүгээс бол аль болохоор асуудал руугаа орё. Яавал аль нэг ахиухан шиг цэцэрлэг барьчих уу? Яавал ахиухан сургууль эмнэлэг барьчих уу? Яавал Монголдо нэг уул уурхаагаас ахиухан мөнгө ялзаачих уу? Яавал эндээс нэг хэдэн ажлын байр бий болох вэ гэдэг дээр л бид хүчээ төвлөрүүлж ажилладаг. Ашигтны хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл одоо орж ирсэн. Үүнийг бол бие даагчдын зөвлөл ийм байж болохгүй. Яахаараа зарим нь одоо тухайн өдрийн Монгол банкны хашаар 1850-аар тооцоод яахаараа энэ том одоо онцгой албан татвар төлдөг нь бол 1450-аар тооцдог юм бэ. Энэ асуудлыг бол засгийн байнгын ороогаар хэлцэхгүй гэж удаа дараа бас хурлыг хааж ирсэн. Дахин орж ирж байна. Дахин орж энэ 7 хоногт бас хэлцэх асуудлаас яригдж байна. Гэтэ энэ дээр бол байр суурь хатуу байгаа, бид нар бас үр дүнд хүрлээ гэж итгэлтэй байна. Энэ 7 хоногийн хувьд улсын хурал байнгын орооны түвшинд төсвийн хилцүүлэг өрнүүлнэ. 2015 онд улс орны эдийн засаг ямар байх нь төсөвтэй холбоотой учраас Монгол Ардын намын бүлэг цаг сунган хуралдаж байна гэлээ. Ардчилсан намч бүлгийн хуралдаанаар тодорхой мэдээлэл хийсэнгүй хэлэлцэж байгаа асуудлуудаар нэгдсэн байр суурьтай болох хэрэгтэй учраас завсарлага авсан гэж зарим их сурвалжууд мэдээлж байгаа юм а. Дараагийн мэдээ хэлж